Сонгуулийн тойрог мандатын тоо дэлгэдлээ. За хамгийн түрүүнд өмнө говьд маш том дайн болохоор харагдаж байна. Хамгийн том мөнгө эргэлдэг хамгийн их мафтсан газар шүү дээ. Гэтэл нэг мандатыг нь хасчихж бодоод үз. Зөвхөн 3 тэс суманд гихтэл 9 уурхай ажиллаж 30 гаруй лиценз олгогдсон байгаа. Яг одоохондоо засгийн газраас заримынхын лицензийг цуцалсан мэт харагдвч Манангийн шүүх удахгүй нэг шийдвэр гаргана. Тэгэхээр удахгүй өмнө говьд ахин мөнгөөр бороо хасгарна. Харин нутгийнхны толгой дээр тусалж унахгүй. Бодож байгаагаар өмнө говь аймгийн ардчилсан нам сүүлчийн мэхэн. Бүрэн эрхэн хэвээрээ байгаа хуучин гишүүдэж гэж бас байна. За тэгээд дээрээс нь жүжигчдийн айрам тентоос манаргана. Харж байгаагаар худлаа уйлдаг жүжигчин мант хоёр өмнө говьос нэр дэвшин. Энэ бол нүдэн дээр ил байгаа зүйл. Чухам тэхийн тулдал тэрбээр өдгөө амар заяагийн тойрогт бэлэг тараагаад яваа. Чухам үүний тулдал тэрбээр тосон бомбын гихт байлааныг дэгдэж өөр дээрээ бүх гавьяаг нь наасан. Сценаруудыг сөхөн бодвол тэрбээр эхлээд сэтгүүлчдэд хайртай хүн болон жүжиглсэн, уйлсан, нус нулимсандаа хутгалтсан. Гэхдээ зөвхөн өөрийг нь магтаж хоолой нийлүүлэн оролдог хэддээ хайртай хүн шүү дээ. Баримт гаргаж ярьдгуудыг нь бол нэг нүдэрэж үзэхгүй. Цагдаа тагнуул арал айлгана. Нэг зүйлийг ваага шиг илчихье. Хархуугийн мант хоёр гэдэг ловирчин өмнө говьос улсын хуралд нэр дэвшин. Хууль ёсоор ловраа хийх гэж тэр шүү дээ. Чухам үүний тул 5 толгоогоос хөрс хуулж нүүрс зөөдөг гэх авч тоон дутаас мөнгө аван бусдад ажиллаа хацгалдаг их шижир баялаг 1-2 компанийн ашиг тэр жигтэн таргаан цацаж яваа. Тун удахгүй дэрбээр ард түмэн намайг нэр дэвш гэлээ гэх маягийн юм яриад унан уйлан майлна их юм болно. За тэгээд дээрээс нь мэдээж би дагчдад бас нэмэгдэх биз. Энэ сонгуулийн хамгийн том дайн өмнө говьд ингэж бижгэнэ. Гиснээс манай хатуу мэдээ хөтөлбөр тун удахгүй сонгуулийн прогноз маягийн нэвтрүүлгийг та бүхэнд хүргэн. Тэндээс л хар цагааныг ялгаж харандаа хэдүүлээ. Улс төрчид навгүй байгаа нь худлаа шүү. Тэд хөгжмөө төгөлцгөөж байгаа. Цагаан сар өнгөрмөгч бүгдээрээ хайрын дууг солгоо хоолоогоор дуулж эхэлнэ. Худлаа дуунд л хуурдаж болохгүй шүү гэж сонгогчдод захидаа юу ч гисэн.